Сайн байцгаана уу? Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн бэлтгэдэг хуулийг энгийнээр ярилцлагын ээлж дугаарыг хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарт авилгатай тэмцэх газрын ахлах ажилтан, ахлах комиссар Ганбаатар оролцоход бэлэн болсон байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Та бүхэн өдрийн мэндийг хүргэе. Авилгатай тэмцэх газарт иргэд хуулийн этгээдээс өргөдөл гомдлоо ямар замаар гаргадаг вэ? Энэ талаар та процессын талаар хэлж өгөөч. За авилгатай тэмцэх газар бол хуулийн бовсол байгууллагатай адилхан төрийн иргэдээс хуулийн этгээдээс өргөдөл гомдлыг хүлээж авч шийдвэрлэдэг байгаа. За өргөдөл гомдол гэдэг маань ер нь бол иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргаж өргөдөл гомдол гаргаж түүнийг шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулиар зохицуулагдаж явдаг ийм харилцаа. За гомдол гэдэг маань өөрөөр хэлбэл одоо иргэд энэ төрийн байгууллага албан тушаалтны гаргасан шийдвэр болон үйл ажиллагаанаас иргэдийн эрх чөлөө, ашиг сонирхол хөндөгдсөн, зөрчигдсөн энэ тохиолдолд одоо ашиг сонирхлоо зөрчигдсөн эрхээс хэрэглэх зорилгоор төрийн байгууллага албан тушаалтанд хүсэлт гаргадаг. Энийг болохоор одоо төрөний миний тайлбарлсан иргэдэс төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдлоо гаргаж шийдвэрлэх тухай хуулиар гомдол гэж хуулинд тодорхойлсон байдаг. Тэгэхээр энэс бусад асуудлаар гаргаж байгаа хүсэлтүүдийг бол өргөдөл гэж ойлгож байна. За иргэн бол өөрийнхөө зөрчигдсөн эрхийг нөхөн сэргийлэхээр төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гаргаж өргөдөл гомдол шийдвэрлэх эрхтэй. Энэ эрхийг бол Монгол Улсын үндсэн хуулиар бүр тодорхойлж өгсөн байдаг. Нөгөө талд нь болохоор төрийн байгууллага албан тушаалтан маань иргэдийн гаргасан гомдлыг хүлээж аваад шалгаж шийдвэрлэх ийм үүрэг хүлээсэн ийм харилцаа байна. За авилгатай тэмцэх газрын тухайд бол бас онцлогтой бусад хуулийн байгууллага төрийн захиргааны байгууллагаас онцлог нь болохоор авилгын гэмт хэрэг, авилгын зөрчил, ашиг сонирхлын зөрчил болон төрийн албаагч буюу нийтийн албан тушаалтны хөрөнгө оруулалтын мэдүүлэгтэй холбоотой зөрчлийг хүлээн авч шалгаж шийдвэрлэдэг ийм байгууллага. Энийг бол одоо хуулиар авилгатай тэмцэх газар авилгын гэмт хэрэг буюу эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авилгын гэмт хэргийг мөрдөн шалгах чиг үүрэгтэй. Нөгөөтэйгөр авилгын эсрэг хууль болон нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн заасан сонирхлын зөрчлийн асуудлыг шалгаж шийдвэрлэхээр хуульчсан тодорхойлсон байдаг учраас энэ өөрийнхөө харьяалан шалгаж шийдвэрлэх хэрэг зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээж авдаг гэсэн үг. За тэгэхээр авилгын гэмт хэрэг болон ашиг сонирхлын зөрчилтэй холбоотойгоор энэ онд хичнээн төрлийн хичнээн тооны гэмт хэрэг одоо холбогдуулан өргөдөл мэдээлэл ирсэн бэ. Мөн одоо энэ тоо мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн, буурсан өөрчлөлтийг та хэлж өгөөч. За авилгатай тэмцэх газар ерөнхийдөө бол гомдол мэдээллийг 5 сууг. За факсаар хүлээж авч байгаагаа оруулалт тоолох юм бол нийтдээ 6 суугаар өргөдөл гомдлыг иргэдээс хүлээж авдаг. За ганцхан иргэдээр зарлагдахгүй байгууллага аж ахуйн нэгж буюу хуулийн этгээдээс бас өргөдөл гомдлыг хүлээж авч шийдвэрлэдэг гэсэн үг. За энд нь ямар сууг байдаг юм бэ? Авилгатай тэмцэх газрын вебсайт одоо албан ёсны вебсайт буюу ISC-ийн гэсэн вебсайтаар гомдол мэдээлэл хүлээж авдаг. Мөн цахим шуудангийн хаягаар албан ёсны цахим шуудангийн хаягаар хүлээж авч байгаа. 3 дугаарт бол иргэд бичилж авилгатай тэмцэх газар өргөдөл гомдлоо гаргаж болдог. Харилцаа холбооны цахилгаан холбооны одоо бит байдлаар шуудан хэлбэрээр хүлээж авах, дээрээс нь факсаар хүлээж авах, хамгийн сүүлд нь болохоор утсаар буюу 110 гэсэн тусгай дугаарт одоо манай иргэд бол байгууллага албан тушаалтын хуулийг ихэд энэ 110 гэдэг утасны талаар бол сайн ойлголттой байдаг гэж бодож байгаа. 110 тусгай дугаар маань болохоор үн төлбөргүй. Тэгээд ажлын цагаар ажилтдаг ийм дугаар. Тэгээд энэ дугаараар бол иргэд хуулийн этгээдээс холбогдоод бас өргөдөл гомдол гаргаж шийдвэрлэдэг. Ерөнхийдөө бол ийм 6 суугаар бол авилгатай тэмцэх газар өргөдөл гомдлоо хүлээж авч шийдвэрлэдэг юм. За авилгатай тэмцэх газарт хуулиар хариулсан хэрэг зөрчилтэй холбоотой гомдол мэдээлэл гэх юм бол жишээлбэл 2022 онд бол нийтдээ гэмтэргийн шинжтэй гомдол бол 1600 гаруй ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой болон авилгын зөрчилтэй холбоотой гомдол мэдээлэл бол 1200 орчим буюу нийтдээ 2800 гомдол мэдээлэл хүлээж авч шалгаж шийдвэрлэж ирсэн байна. 23 онд болохоор энэ тоо өссөн үзүүлэлтэд гарч ирж байгаа. Өөрөөр гэмтэргийн шинжтэй гомдол маань 1629 байж байгаад 2013 болж ингэж өссөн нэмэгдээд нийтдээ бол 3700
49 гомдол мэдээллийг бол хүлээн авч шалгаж шийдвэрлэжсэн гэсэн ийм тоо мэдээтэй байдаг. Одоо бол 2024 оны 11 сарын 1-ний байдал 12 сарын 1-ний байдлаар бол нийт 2704 гомдол мэдээллийг хүлээж аваад шалгаж шийдвэрлэж байна хуулийн хугацаанд. За энэ бол өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулах юм бол 27.8%-аар буурс үзүүлэлттэй байгаад байгаа. Тэгвэл эдгээр ирсэн өргөдөл гомдлын хувьд аль байгууллагад хариалагдж байгаа өргөдөл гомдлын тоо одоо зөнхөлж байна вэ? Ерөнхийдөө бол төрийн захиргааны байгууллага болон төрийн тусгай байгууллагын чиглэл өргөдөлтэй холбоотойгоор гомдлууд цонхилдог. Дээрээс нь бол төсвийн хөрөнгийг зориултын бусаар зарцуулсан тендер худалдаа авах үйл ажиллагаатай холбоотой мөн төрийн албан хаагчийн өөрийнх нь үйл ажиллагаатай холбоотойгоор гаргасан гомдол мэдээлэлүүд бол дийлэнх хувийг эзэлж идэг. Энэ оны мэдээллийг хувьд ямар хувь байгаа вэ? За бүсчлээд явах юм бол ерөнхийдөө нийслэл Улаанбаатар хот манууд бол ойлгомжтой дийлэнх төрийн захиргааны байгууллагууд байдаг учраас бол өргөдөл гомдлын дийлэнх хувийг эзэлдэг. За мөн гомдол мэдээллийнхаа тоогоор манай Баян Хөлгийн аймаг, дээрээс нь Сэлэнг, Орхон аймагуд ерөнхийдөө бас гомдол мэдээлэл цонхилж ирж байгаа. За эрүүлж байгаа гомдол мэдээллийнх нь шин чанартай нь харилцуулж үзэх юм бол гэмтэргийн шинжтэй гомдол бол нийлэгдэггүй байна. Үүний дараагаар бол ашиг сонирхлын зөрчилтэй гомдлууд бол ихээр ирж байгаа. За яг төрийн тэр байгууллага гэж хэлэхээсээ илүүтэйгээр ер нь зүгээр төрийн захиргааны байгууллагын чиглэлээр бол гомдол мэдээлэл бол төлхөө хийж шалгагддаг. Энэ дээр бол нөгөө тендерийн худалдаа авах ажиллагаа төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой юмнуудаас их бүртгэгддэг учраас бол энэ тоон зүйлтэй бол нэг өндөр байгаа. Дээрээс нь бол энэ төрийн тусгай албаагчтай холбоотой хуулийн хэлтийн байгууллагын албаагчид тэдгээр явуулж байгаа үйл ажиллагаатай холбоотой гомдол мэдээлэлүүд бас нэлээдгүй ирсэн. Ийм төр зөрчилтэй одоогор бол аялалтаа тэмцэх газарт ирж буй өргөдөл гомдол иргэд маань гаргалаа. Тэгвэл тухайн иргэд хуулийн этгээдийн аюулгүй байдал, нууцлал гэдэг юм уу, мэдээлэгчийн аюулгүй байдлыг ер нь хэрхэн хангадаг юм болов? Аялалтаа тэмцэх газар гомдол мэдээллийг иргэдээс хүлээж авахдаа бас энэ талаар үржилт сануулдаг байгаа л да. Цаа ингээд одоо гомдлоо ингээд дэлгэр гаргаж ийн үү, эсвэл ингээд өөрөө өсөл дээрээ нэрээ нууцлах боломжтой юу? Та хэрвээ нууцлсан тохиолдолд бол манайх бол таны ингээд гаргаж байгаа өөрийн чинь одоо ингээд мэдээллийг бид нар нууцлаад гаргасан мэдээлэл чинь бошаална. Тэгээ энийг бол одоо тухайн гомдол мэдээллийг хүлээж авч байгаа ажилт нь л одоо Ганбаатар гэдэг хүн 3 өргөдөл гомдол гаргаж байна. Энэ Ганбаатар гэдэг хүн оршин сууж байгаа хайг нэргээс тэр нь холбоор утсан тоглоомор ийм гэж мэдхээс биш цаашлаад одоо дараагийн албан тушаалтнууд өргөдөл гомдлыг хүлээж авч шийдвэрлэж байгаа энэ албан тушаалтнууд бол гомдол гаргагчийн мэдээллийг мэдэх боломжгүй байдаг. Тэгээд энэ бол нууцлалтай холбоотой тухайн хүн өөрөө одоо миний аюулгүй байдлыг хангах үүднээс ингээд нууцлаач хийж хүсэлт гаргасан учраас бид ингэж албаны өрөөнд нууцладаг. Харин нөгөөтэйгөр бол нөгөө гомдол мэдээлэл гаргасан хүн маань одоо гаргасан гомдлынхаа явцыг шийдвэрлэлтийг мэдэх боломж болж ирдэг. Яг гэвэл одоо нөгөө шалгаж байгаа албан тушаалтан маань гомдол гаргагчийн мэдээлэл байхгүй. Тэр үнтэй одоо эргээд бид ингэж шалгалтын үр дүнд ийм нөхцөл байдал тогтогдоо шүү. Ингэж шийдвэрлэх шүү гэж мэдгэдэг ихээр нөгөө хүмүүнийхээ талаарх мэдээллийг шалгаж байгаа албан тушаалт бид нар өгдөггүй. Хүлээж авсан мэдээлэл одоо ажилтан маань дараагийн тохиолгыг нэвтрүүлээд нууцлаад явуулдаг учраас бол дараагийн албан тушаалтууд мэддэг учраас энэ явц үр дүнгээ бол мэдээлэх боломжгүй байдлаар ийм зохицуулагддаг. Тэгэхээр бол аялалтаа тэмцэх газрууд гаргаж байгаа мэдээллийнхаа их сурвалжийг одоо найдвартай хамгаалдаг, нууцладаг л гэсэн. За энэ удаагийн маань ярилцлага дуусгаад төгөж байна. Танд манай үзэгчдэд хандан нэмж хэлэх зүйл байна уу? Түрүүн би тайлбарлаж байсан 110 гэдэг тусгай дугаарыг бол харьцангуй иргэд маань бол ерөнхийдөө их сайн мэддэг, мэдээлдэг болсон. Одоо энэ талаар бол манай орчин зэрэглэх соёнгийн хэлцээс бол бүх ил төрлийн зар сурталчилгааг ингэж чиглэлд өргөснээр бол энэ бол их үр дүнтэй болсон. Гэхдээ иргэд маань 110 гэдэг дугаар маань өөрөө ямар төрлийн мэдээллийг хүлээж авах ёстой юм бэ гэдгийг тэр талаар бас жоохон ойлголт их муу байдаг. Өөрөөр хэлбэл би түрүүн тайлбарласан шүү дээ. Аялалтаа тэмцэх газар бол одоо эргүү хуулийн заасан авилгын гэмтэрэг, за эсвэл авилга ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой, дээрээс нь албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой ийм гомдол мэдээллийг хүлээж авч шалгаж шийдвэрлэдэг байгууллага. Энийг нөгөө иргэд нийгэмд байгаа одоо иргэд байгууллагад тушаалтан бол этгээдүүдээс ойлголт муу байдаг учраас одоо ерөөсөө л нийгэм болохгүй байгаа, бүтэхгүй байгаа бүх асуудлаар ханддаг манад. Өөрөөр хэлбэл одоо гомдол мэдээлэл хүлээж авч байгаа төвийн ажилтан маань одоо ерөнхийдөө л иргэд
нөгөө заадаг, зөвлөдөг, чиглүүлдэг, ийм тусалцаа үзүүлдэг үйл ажиллагааг ерөнхийдөө маш их хийдэг. Таны гаргасан гомдлууд авилгын төвөөс газрын харьяалан шалгадаг гомдол биш байна. Тэгэхдээ таны асуудал бол ийм холбогдох хуулиудад зөрчсөн байна. Энийг бол харьяалан шалгадаг байгууллага нь энэ. Та дараагийн шатны байгууллагад нь энд нь хандах хэрэгтэй. Ийм байдлаар хандах хэрэгтэй. Энэ байгууллагатай хандахын тулд вебсайтаар нь ингэж хандаж болно. Цахим шуудангаар нь ингэж хандаж болно. Ийм дугаарыг утас байна. Энэ цаана та нар холбогдоод гомдол мэдээлэл гаргаад шийдвэрлүүлээрэй. Хэрвээ таны гаргасан гомдол мэдээллийг тухайн байгууллага албан тушаалтан хууль заасан хугацаанд шалгаж шийдвэрлэхгүй байгаа хүн зуртал гаргаад байгаа ийм асуудал одоо бусдад одоо нөгөө шалгаж байгаа этгээдээ давуу байдал үүсгэж байгаа эсвэл өөртөө давуу байдал үүсгэж байгаа ийм асуудал байх юм бол эргээд манай байгууллагад хандаж болно шүү гэдэг байдлаар зөвлөгөө хийж өгдөг. Тэгэхээр өмнө нь бол одоо 110 гэдэг тусгай дугаар маань одоо байгууллагын дотоод нэгжид өөр хэлцүүлээд ингээд харьяалагдаад ингээд ажиллаж ирсэн. Одоо бол судалгаа шинжилгээний албаны дэргэдгээд 2020 оноос хойш ингээд үйл ажиллагаа явуулж байгаа. Өмнө нь бол одоо ингээд тойрог маягаар ч юм уу тогтсон одоо ажилтан гомдол мэдээлэл өгж авдаггүй байсан учраас тэрнээс холбоотойгоор бас янз янзын бэрхшээлүүд бас үүсдэг. Дээрээс мөн нэг гомдлыг мэдээлэл хүлээж авч байгаа ажилтан маань бас нэг механик ажил их хийдэг байсан. Бас ийм өндөр бэрхшээлтэй ийм асуудлууд байсан. Энийг бол 2024 онд үндсэн тавилгатай тэмцэх газар шийдсэн. 2023 онд Монгол Улсын их хурлаас авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр гэж бодлогын баримт бичгээ баталж өгсөн. Энэ хөтөлбөр бол 2023-аас 2030 онд хэрэгжих ийм үндэсний хөтөлбөр байгаа. Энэ хөтөлбөртөө болохоор одоо авилгын гэмт хэрэг болоод авилгын зөрчил албан тушаалтны ерөнхийлөгчийн мэдээлэлтэй холбоотой их өгөгдлийн сан цуглуулах тухайн мэдээлэл цугларсан мэдээлэл дээр боловсруулалт дүн шинжилгээ их ийм төв байгууллагыг ийм зорьсон зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтынхаа хүрээнд бас нүүбийн хөгжлийн хөтөлбөртөө хамтраад болоод одоо энэ 100 гаруй гэдэг тусгай дугаарыг програм хангамжийг сайжруулах олон улсын жишгт нийцүүлэх хэлбэрээр ерөнхийдөө хүний оролцоог их багасгаж одоо програм хангамжийг сайжруулах олон улсын жишгт нийцүүлсэн байдлаар ийм зохион байгуулж дээрээс нь 100 гаруй гэдэг утсыг бол ажилтуулж байгаа албан тушаалтнуудыг боловсруучныхын хувьд бол сайжруулад мэрэгжсэн энэ хууль ялтын одоо зөвшөөр шалгал шийдвэрлэх хэрэгс мөрдөн шалгадаг ийм туршлагатай, мэдлэгтэй ийм боловсруучдаар ингээд бүрдүүлээд 3-4-ний бүрэлдэхүүнтэй бүрдүүлээд дээрээс нь програм хэмжээ сайжруулах ёстой бол иргэдэд үзүүлэх үйлчилгээ, бодлого мэдээлэл алдах хувь нь багасдаг зөвлөх үйлчилгээнүүд нэг сайжруулсан ийм үр дүнтэй, ийм сайн ажил болж хэрэгжиж байгаа. Энэ хүрээд энэ удаагийн ярилцлага маань өндөрлөж байна. Хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За баярлалаа.